Булган аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Булган аймгийн Булган сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал үзүүлж байна. Монгол улсад энэ өдрүүдэд нутгийн удирдлагын шин тогтолцоо үүсэж өгдсөний 25 жилийн тохиож байна. 1992 оны 1-р сарын 13-нд баталсан шинэ үндсэн хуулийн үзэл баримтлалд нутгийн өрийн удирдлагын шин тогтолцоог тусгаж өгсөн нь түүхэн цаг үе байлаа. Булган аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд 1992-оос 2016 оны хооронд болсон 7 удаагийн сонгуульд нийт 238 хүн төлөөлөгчөөр сонгогдож байжээ. Эдгээрээс хамгийн олон буюу 6 удаа, Зэдэн дамбын Энхбат, Батмөнхийн Батэрдэн 5 удаа сонгогдсон төлөөлөгчөөр Самдангийн Саран, Майнын Оюунбат 4 удаа сонгогдсон төлөөлөгчөөр Бүрүсрэнгийн Дамб, Шагдрын Энхтайван, Цэндийн Давгдаш, Давгдэржийн Батсайхан, Шуурагийн Насан тулам нар. Харин Булган аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхны даргаар 1992 онд Цэндийн Давгдаш сонгогдсон ажиллаж байсан бол 1996-аас 2008 онд Зэдэн дамбын Энхбат, 2008-аас 2012 онд Батмөнхийн Батэрдэн, 2012-оос 2016 онд Давгдэржийн Батсайхан, 2016 оноос Майнын Оюунбат нар сонгогдсон ажилласан. За өнөө жил тэгэхээр Монгол улсад энэ нутгийн удирдлагын байгууллага байгуулагдсны 25 жилийн тохиож байна. Тэгэхээр энэ нутгийн өрийн удирдлагын байгууллага юу одоо нутгийн удирдлагын байгууллага гэдэг маань үндсэндээ яг Монгол улсын шинэ үндсэн хууль батлагдаж, за энэ үндсэн хуулиар орон нутгийн одоо төрийн захиргааны байгууллагын гэдэг юм уу бүтэц зохион байгуулалт юмнуудыг одоо шинэ үндсэн хуулинд суулгаж өгсөн. За энэ шинэ үндсэн хуулийн дагуу анх 1992 онд орон нутгийн сонгуул гэдэг юм орон даяар явагдаж, за энэ сонгуулаар одоо сумдын, аймгийн, за тэгээ нийслэл дүүргийн одоо иргэдийн төлөөлөгчдийн хурал энэ төлөөлөгчд сонгогдож эхэлсэн ийм төвхтэй. Тэгэхээр Булган аймгийн хувьд бол 1992 онд мөн л одоо энэ хуулийн дагуу орон нутгийн сонгуулиуд 10 сард явагдсан. За энэ сонгуулиар одоо анх удаа Булган аймагт сумдынхаа иргэдийн хурал, за мөн аймгийн иргэдийн хурлуудын төлөөлөгч нараа одоо сонгож ингэж ажиллаж байлаа. За миний хувьд бол ер нь 1990 оноос эхлээд одоо аймгийн ардын хурлын депутат гэдгээс эхлээд өнөөдрийг болтол энэ 25 жилийн хугацаанд ер нь одоо нутгийн өрийн удирдлагын байгууллагт бас сонгогчдоо төлөөж сонгогдож ингэж л одоо тасралтгүй шахам ажиллаж байна л да. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна вөхөр энэ нутгийн өрийн удирдлагын буюу одоо нутгийн удирдлагын байгууллагын 25 жилийн энэ түүх, за миний одоо ажил амьдралын түүхтэй бол одоо салшгүй холбоотой гэж ингэж хэлж болох талтай юм. За би энэ үед ер нь одоо шат чатны гэж хэлж болох сум, аймгийн иргэдийн хурлууд бас одоо юу гэдгийг боловсон хүчний хувьд, за ажиллах одоо нөхцөл боломж, санхүү эдийн засгийн хувьд гээд аваад үзэх юм бол өнөөдрийн өндөрлөгөөс харахад бол одоо их хэл төвөгтэй байсан л да. Өөрөөр хэлэх юм бол одоо анх удаа гал баахан иргэдийн аймгийн тэр сумдын тэр иргэдийн хурлын дарга нар сонгогдсон. За манай аймгийн иргэдийн хурал гэхэд ерөөсөө одоо ингээд нэг орон тооны нэг даргатай, за нарийн бичгийн дарга, тэгээд нэг яг нэг жолоочтой нэг машинтай, за тэгээд одоо яг нэг туслах сүлд нь авч ингээд нэг 4 хүний орон тоотой анхуул ажиллаж байлаа. За сумд бол ерөөсөө нэг л орон тооны даргатай ийм л одоо хэмжээнд байсан. За тэгээд ер нь одоо энэ нутгийн удирдлагын байгууллага юу орон нутгийн иргэдийн хурал одоо хэрхэн яаж ажиллахын гэдэг маань яг зүгээр Монгол Улсын засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэг төвний удирдлагын тухай хууль болоод үндсэн хуулинд бол тодорхой одоо заалтууд байсан. Гэхдээ тэнд сонгогдсон хүмүүс маань одоо бас яг энэ байгууллагыг анхлан одоо эхэлж үүсгэж байгуулж байгаа учраас бас ажлын дадлага туршлага энэ талын одоо мэдлэг мэдээлэл гэдэг юм уу бас жаахан хомсол байлаа л да. За ингээд улмаар одоо явсаар энэ 25 жилийн хугацаанд бол ер нь одоо шат чатны иргэдийн хурлууд боловсон хүчний хувьд ч, за мөн одоо санхүү эдийн засгийн хувьд зохисоор бол одоо сайжирч байна. Өөрөөр хэлэх юм бол ер нь
жилээс жилд гэдэг юм уу сонгуулиас сонгуульд бол бас энэ нутгийн удирдлагын байгууллагын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, ажиллах цар хүрээ бүх талаараа бол одоо бас дэвшил гарч байна. Мэдээж энэ дотор бол одоо авах гэхийн ухаанаар гэдэг шиг одоо сайн ч зүйл бий, мөн цаашдаа одоо засаж залруулах, сайжруулах ийм асуудлууд ч одоо олон байгаа. За миний би анх Монгол Улсын үндсэн хуулийн дагуу байгуулагдсан нутгийн өөрөө удирдах ёс гэдэг энэ байгууллагын Булган аймаг дахь анхны одоо орон тооны нарийн бичгийн дараагаар ажиллаж исэн. Тэр үед анх одоо бүх юм шин, бүх юм одоо дөнгөж нэгээс эхэлж исэн учраас дурсамжтай үеуд бол зөндөө байгаа. Тэгэхээр манай байгууллагын хувьд бол анх одоо үндсэн хууль заагдсанаар орон нутгийн иргэдийн оролцоог хангах, орон нутгаа хөгжүүлэхэд иргэдийн хүч хармаалтыг нэгтгэх, иргэдийнхээ дуу хоолойг сонсох, иргэдийн өөрийнх нь үндсэн байгууллага болж ажиллах ёстой гэсэн энэ зарчим дээр анх үүсч байгуулагдаж исэн. Тэр үеийг дурсахад өнөөдөр таатай байна. Тэр үеийн анхны дараагаар манай давагдаш дарга философи ухааны доктор манай ажлын албанд оюун бэлэг ингээд 3 хүн л туудлын чулууга тавьж байсан. Тэгэхээр ингэж асаасан тэр гал маань өнөөдөр ийм том байгууллага болж нутгаарынхаа хөгжлийг тодорхойлогч хүчин болж энэ олон сайхан залуучуудаар хүрээлүүлж өргөн олонний дэмжлэгийг авч яваад туйлын баяртай байна. Тэгэхээр анх 1992 онд бол биднэрт шууд аваад хэрэгжилчих туршлага гэж байсангүй, шууд аваад хэрэгжилчих гарын авлага гэж байсангүй. Бид нар зөвхөн бидний барьж исэн юм бол Монгол Улсын үндсэн хууль байдаг байсан. Тэгэхээр Монгол Улсынхаа үндсэн хууль дээр заагдсан нутгийн өрөө удирдах байгууллагын ажиллах хэм хэмжээ, зарчим энэ юмыг баримталж ажиллаж исэн юм аа. Тэгээ нэг дурсамжтай юм ярихад оюун бэлэг өтөөр анхны одоо юугаар юу хийх вэ хоёлоо гэд анх одоо үндсэн хууль батлагдсны өдрөөр ааха гэдэг тэмцээн зохион байгуулж исэн их тодхон байна. Нийтдээ ч байсан. Тэгэл зөвхөн тэр дээр бол зөвхөн нутгийн өрөө удирдах ёсны байгууллагын тухай асуудлуудыг оруулах гэж бас их хэртэл чармааж ажиллаж иж билээ. Гэх мэтчлэн тэр 4 жилд бол үндсэндээ анхны одоо гарын авлагууд, анхны одоо бичиг баримтууд яаж боловсрогдох, яаж гарах ёстой энэ бүх ачааг бол манай давагдаш дарга оюун бэлэг ингээд маш их тусалж ийсэнд талархалтай байдгаа. Төрийн удирдлагыг нутгийн удирдлагатай хослуулах орон нутгийн удирдлагын шин тогтолцоо нь Монгол төрийн уламжлал шинжилгээг агуулсан нутгийн удирдлагын 2 субъектийн эрх мэдлийг тэнцвэртэй агуулах мэрэгэн ухаан байлаа. За иргэдийн урлын гэдэг бол агуулгын хувьд бол их тийм тулгуур шинжтэй агуулгатай ойлголт байгаа юм. Нэр нь ардчилсан тогтолцооны үед орон нутаг өөрийгөө яаж авч явах ёстой юм бэ? Төрийн зэрэгааны удирдлагатай яаж эрх хэмжээг нь тэгшхэн хослуулж зэрэгцүүлж авч явах учиртай юм бэ гэдгийг шийддэг ийм л зүйл. За төрийн төвлөрсөн тогтолцоотой байх үед бол зарим талаар зарим орон нутгийн эрх ашиг өндөгдөх бас зарим талаар хохирох тийм зүйлүүд нэлээд ажиглагддаг байсан. За тэр нь ардчилсан тогтолцоонд орох тохиолдолд бол бүрч өргөжөөл өсч мэдхээр тийм орон зай үүсдэг юм байна. За энэ сул талыг хааж нутгийн удирдах ёсны байгууллагыг үүсгэж байгуулахаар үндсэн хууль заагдсан. Тэр журмаарч эхэлсэн. За эхний үед бол 92-оос 94 оны үед бол орон нутгийн хурл нэлээд өндөрхөн ачаатай ажиллах шаардлага гарч ирсэн л дээ. Шинэ байдалд ард иргэдийн сэтгэл зүйн хувьд нь татаж оруулах. Тэр хууль журмынхаа үзэл баримталд 2 хуулийг л голчилж авч үздэг л дээ. Нэгдүгээр үндсэн хууль, хоёрдугаарт нь нэгжийн хууль гэж ярьдаг да. Засаж байгаа нутгийн зөвлөлийн нэгжийн хууль хоёрт заагдсан тэр үзэл баримтлуудыг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг л эхлүүлэх шаардлага тулгарч байсан. Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг орон нутгийн онцлог, иргэдийн эрх ашиг, сонирхолд нийцүүлэн бие даан шийдвэрлэж байна. За ер нь хурлын төлөөлөгч байх тухайд бол хувь хүн өөрөө нэлийн өндөр бэлтгэл хангасан. Тэрэндээ сэтгэл зүтгэлээ зориулж чадсан. Бас олон салбарын мэдлэгийг эзэмсэн гэж хэлэхээр шахуу хэмжээнд өөрийгөө бэлдэж байж л иргэдэд хурлын төлөөлөгч байж чадах юм байна гэсэн ойлголт надад төрж байсан. Ямар салбарын ямар ч асуудал ороод ирсэн ядаж тэр өмнө ярьж байгаа юм зөв ойлгодог.
тэр мэрэгжлийн үүднээс технологийн үүднээс ойлгох чадвартай. Тэгээд тэрнийг нь үнэлгээ өгөөд бас нэг дэмжиж бас одоо шүмжлээд залруулах хэмжээний саналаа өгөөд явж чаддаг хэмжээнд л байж байхгүй болно. Зүгээр нэг иргэдийн төлөвлөлт гэдэг албан тушаал юм уу нэр хүнд эрх мэдлийг тийм ойлгоод явж болохгүй юм байна. Бас тийм зүйл ажиглагдж байгаа. Одоо ч тийм байна. Тэр бол бодиттой том бэрхшээл гэж одоо хорлог үйл ажиллагаанд бол харагдаад байт юм аа. Тэгээ цаашдынхаа төлөөлөгч нар бас захиж хэлэхэд нэг хуралдаанд иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр ажиллахын тулд өөрийгөө нэлээд өндөр түвшин сайн бэлтжиж бусад хүмүүсийн тохоо илүү өндөр мэдээж чадвартай байж одоо ажиллах хэрэгтэй юм шиг үдийг захиж хэлмээр байгаа юм. Улс их орон нутгийн хөгжил дэвшил нь нутгийн өрөөдөрт төсний байгууллагатай салшгүй холбоотой. Үүнд иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллагын гүйцэтгэвэр орол их байлаа. Гэхдээ нутгийн өрөөдөрт төсний байгууллага туулсан замнал нутгийн удирдлагын шин тогтолцоо бүрдэж төлөвших үйл явц тиймч амар хэлбэр байгаагүй. Цаг хугацаа хөгжлийн олон явц замыг дамжин өнөөдөрт хүрсэн байна. Тиймээс нутгийн өрөө удирдах байгууллага иргэдийн төлөөлөгчдийн хурал, иргэдийн нийтийн хурлын үйл ажиллагааг үнэлж дүгнэх, цаашлаад хөгжлийн чигийг тодорхойлох түүхэн мөчүүд энэ цаг үед тохиож байна. Иргэдийн хурлын одоо санхүүгийн чадамж дээшилж байгаа мэт боловч бас яг 100% одоо бүрэн эрхийнхээ хэмжээнд өөрийгөө бүрэн санхүүжүүлээд тэр одоо мөнгө санхүүгээр дутагдахгүй хэмжээнд ажиллаж чадж байгааг бол энэ дээр бас очир дутагдaltaй л байна. Тэр дотроо ялангуяа аймгийн иргэдийн хуралд бол өнөөдөр одоо бас нэг байнгын хороод ажиллаж байна. За гэтэл одоо энэ байнгын хороод маань бол тасралтгүй үйл ажиллагаа явуулмаар байдаг. Гэтэл ямар ч одоо тийм төсөв санхүүгийн одоо их усүр байхгүй. Тэгэхээр одоо юу гэдгийг за нэг байнгын хороодын нөхдүүд сумдаар яваад ажлыг ихтэл одоо тэр хүмүүсийн томилолт яах вэ? Бензин шатгууны зардлыг яах вэ? Гээд одоо бас асуудлууд бол байна. Тэгэхээр одоо цаашдаа бол бас энэ одоо нутгийн өрөө удирдах ёсны байгууллагыг бэхжүүлэх энэний үйл ажиллагааг үнэхээр тэр иргэд рүүгээ чиглэсэн орон нутгийнхаа эрх ашгийг хөндсөн аливаа асуудлыг шийдвэрлэхэд тэр иргэдээ төлөөд сонгогдсон төлөөлөгчдийн үйл ажиллагаа ямар нэгэн байдлаар одоо юу гэдгийг доголдолгүй өргөн цар хүрээтэй шуурхаа явуулахын тулд энэ одоо санхүүгийн одоо боломж болцоог нэмэгдүүлэх цалд нь бол одоо цаашдаа бол бас анхаарчл байхаар ийм л зүйл харагдаж байгаа. Булган аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын өнгөрсөн 25 жилийн хугацаанд аймаг орон нутгийн хөгжил дэвшил, хүн ардын эрүүл аюулгүй, амар тайван амьдралд чиглэсэн 140 гаруй бодлогын болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон баримт бичгийг батлан гаргаж хэрэгжилтийг нь тооцсон биелэлтэнд нь хяналт тавин ажиллажээ. Энэ өнгөрсөн хугацаанд дээр нь тодорхой олон журам жавар дээр ажиллаж ирж ажил болгосны нэг нь бол аймгийн бэлэг тэмдэг болох аймгийн тэмдэг далбааг санаачилж одоо иргэдийн хурлаар хэлэлцүүлж 2 жил шахам хугацаанд хэлэлцүүлсний эндсэнд өнөөдрийн бидний хэрэгжилж байгаа Булган аймгийн бэлэг тэмдэг туг далбааг батлуулж исэн. Энэ ажлаа бол би их бахархаж ярих дуртай байдгийм аа. За мөн одоо орон нутгийн эрх зүй болох одоо янз бүрийн журмуудын дотроос бол би такси үйлчилгээ Булган хотод явах такси үйлчилгээний журмыг гаргаснаа бас ярих дуртай байдаг. Орон нутгийн өөрөө удирдах ёс маань бол энэ одоо тодорхой хэрэгцээ шаардлагыг журам дүрмэнд оруулж одоо нэг хэв маягт оруулах гэдэг юм уу эсвэл одоо эдийн засгийн хувьд болоод орон нутгийн хөгжил дэвшил чиглүүлсэн ийм ажлууд байдаг. Тийм ч учраас нэг гарсан дүрм журам бол үргэлж одоо удаан настай мөрдөгдөхөөс гадна өөрчлөгдөж шинжилгэж баяжиж сайжирч ирж явдаг гэж ойлгох юм аа. Булган сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал. Булган сумын буюу тухайн үеийн Булган хотын ардын хурал нь 1992 оны 9-р сарын 28-ны өдөр 20 төлөөлөгчтэйгээр анх байгуулагдсан анхдохор хуралдаанаа хурлдаж байжээ. Ардын хурлын тэргүүлэгчдийн дараагаар
гомдорж овгтой лавсүрэнг, нарийн бичгийн дараагаар чулуун овгтой даш дондог, тэргүүлэгчдэд бат чулуун, давгдорж чимэд лам, очиржив нарыг сонгож баталсан байна. Булган сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд өнгөрсөн 7 удаагийн сонгуульд нийт 141 хүн төлөөлөгчөөр сонгогджээ. Тэдгээрээс хамгийн олон буюу 4 удаа сонгогдсон Чойсрынгийн лавг, 3 удаа Афгансүрэнгийн гамболд, Ламчингийн чимгэ, Самбуугийн тунгалаг, Лавгагийн цэн даюуш, Төвөнгийн дорж, Дайрын баасан сүрэн нар сонгогдсон байна. Харин иргэдийн төлөөлөгчдийн хурлын дараагаар Гомдоржийн лавсүрэн, Нямдоржийн даштондог, Төмрийн эрдэн, Төвөнгийн дорж, Чойсрынгийн лавг, Банзарднагийн Мөнхбаатар, Загд самбарын Батбаган нар сонгогдсон ажилласан байна. Энэ жил Монгол улсын хэмжээнд нутгийн өдөр тусны байгууллагын 25 жилийн тохиож байна. За миний бие 2000 оноос эхлээд Булган сумын Булган хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр 3 удаа сонгогдож ажиллаж байсан. За мөн иргэдийн нийтийн хурлын дараагаар 2 удаа, за Булган сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дараагаар 2004 оноос 2008 оны хооронд ажиллаж ирсэн. Ингээд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр тухайн үед ажиллаж байх хугацаанд манай иргэдийн хурлын төлөөлөгчд ихэнх голцоо төрийн албан хаагчид, за 90 гаруй хувийн төрийн албан хаагчид сонгогдсон, хурлын төлөөлөгчөөр сонгогдсон ажиллаж байсан. За намайг иргэдийн хурлын дараагаар ажиллаж байх хугацаанд бол манай иргэдийн хурлын 30 гаруй төлөөлөгчд ихэнх нь албан байгууллагын дарганаар, албан тушаалтнууд одоо манай хурлын төлөөлөгчдийн 90 гаруй хувийг эзэлж байсан. За ингээд хурлын төлөөлөгчдийн идэх зүтгэл одоо нэлээд сайн байсан, ажиллах чадвар, мэдлэг туршлагатай ийм олон хүмүүсүүд тухайн үед одоо сонгогдож ажиллаж байсан. За нутгийн өдөр тусны байгууллагын хувьд бол хараахан одоо залуу байгууллага гэж үзэж байгаа. За одоо бол бас нутгийн өдөр тусны байгууллага иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагаа бол нэлээд бас тогтворжиж, нэлээд олон ажилтнуудтай болж, за төлөөлөгчд гэсэн одоо туршлагатай болж, жилээс одоо улам одоо хөгжиж дэвшиж одоо ингэж үйл ажиллагаагаа явуулж байна. За миний үед сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дараагаар ажиллаж байх үед бид нар бас нэлээд сум орон нутгийн Булган хотын ялангуяа иргэдийн эрх ашигын одоо шийдвэрлэх, тэдний эрх ашигын төлөө бид нар олон одоо шийдвэрүүдийг гаргаж байсан. Тухайлбал одоо бид нар Булган хотод одоо нийтийн такси үйлчилгээг ямар байдлаар зохицуулах талаар журам одоо гаргаж, бас үн тарифыг тогтоож ингэж мөрдөж байлаа. Мөн Булган одоо хотын одоо тусгай бүсэд мал аж ахуйтай айл өрхүүдийг тусгай байршуулах талаар журам гаргаж ингэж ажиллаж байлаа. Мөн Булган хотын хэмжээнд хуур хог хаягдлыг зайлуулах хуулийн хүрээнд бас бид нэр одоо тодорхой журам гаргаж ингэж одоо мөрдүүлж ажиллаж байлаа. Гэх мэтээр олон одоо иргэдийн өмнө тулгамдсан олон асуудлуудаар шийдвэр гаргаж ажиллаж байсан. За мөн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид болоод төлөөлөгчдийн одоо мэдлэг чадварыг дээшлүүлэхийн тулд бид нар бас олон улсын хэмжээнд, олон улсын одоо шивэдийн одоо төслөөр хэрэгжиж байгаа сургалтанд бас нэлээд хамруулж тэднийг чадварчлуулах арга хэмжээг зохион байгуулдаг байсан. За мөн хурлын тэргүүлэгч, төлөөлөгчдийг бид нар бас бусад одоо аймаг хотын иргэдийн хурлын ажилтай танилцуулах, туршлага солилцох ийм үйл ажиллагаа бас нэлээд идэвхтэй зохион байгуулж ажилладаг байлаа. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Булган сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал нь байгаль орчин, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүн ард, мал амьтны эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн дэг журмыг сахих, боловсрол, хотын доторх тогтчлд, цэвэр орчин, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, аялал жуулчлал, ахмад настан, гэр бүл, хүүхэд залуучуудын чиглэлээр 107 зорилт дэвшүүлэн 28 төрлийн дүрм журам боловсруулан батлаж
иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид болон ээлжид суралдааны 91 тэргүүлэгчдийн 1469 тогтоолыг батлан мөрдөн ажиллаж байна. Монгол улсад нутгийн удирдлагын байгууллага үүсч өгсөний 25 жилийн ойг тохиолдуулан энэ байгууллагт ажиллаж байсан үеийн аймаг сумдын иргэдийн хурлын төлөөлөгчд за мөн бас манай аймгийн иргэдийн хуралд ажиллаж байсан энэ аймгийн иргэдийн хурлын үйл ажиллагааг иргэд түмэндээ тасралтгүй гэдэг юм уу чанартай чансаатай хүрэхэд хамтран мөр зөргиж ажиллаж байсан бүх хүмүүстэй мөн миний сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хамтран ажиллаж байсан бүх засаг дарга нартай тамгын газрынхандаа бүгдээрэнд нь нутгийн удирдлагын байгууллага үүсч өгсөний 25 жилийн ойн баярын мэнд төргий та нөхдийн цаашдын ажилд амжилт амьдралд чинь сайн сайхан бүхнийг хүсээрээ. Иргэдийн төлөөлөгч, аймгийнхаа иргэдийн төлөөлөгчдийн хуралд олон жил бас сууж 25 жилийн 16-ад нь байж л дээ. Байсны хувьд тэр үед хамт ажиллаж байсан төлөөлөгчдөө, тэргүүлэгчдтэй, удирдлагатай за бас Булган аймгийнхаа нийт иргэдэд иргэдийн төлөөлөгчдийн хурал байгуулагчны 25 жилийн баярын халуун мэдчилээ дэвшүүлж сайн сайхныг хүсэн өрөөж байна. Булган нутгийнхаа хөгжлийн төлөө энэ нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын жинхэнэ нийцэн болж улам дэвжин дэвшилж яахын үлзийтэй ерөөл дэвшүүлье. Нутгийн орныхаа хөгжил дэвшлийн төлөө, Булган нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө удахгүй болох Булган аймгийнхаа 80 жилийн ойг маш сайхан тэмдэглэж өнгөрүүлэхийг хүсэж, мэдчилж баяр хүргье. Сум орон нутгийн төлөөлөгчөөр сонгогдсон ажиллаж байгаа нийт төлөөлөгчд нутгийн өөрөө удирдах тусны үеийн ажилтнууд та бүхэндээ ад жаргал сайн сайхан бүхнийг хүсээрээ. Нутгийн өөрөө удирдах ёсны үүсэл хөгжлийг хөдөө орон нутгад төлөвшүүлэн хөгжүүлэхэд өөрийн санал санаачлаг авяас мэргэжлээ зориулж явсан байна. Тухайлбал Швед Монголын засгийн газар нутгийн удирдлагын холбоодын хамтран хэрэгжүүлсэн суралцагч байгууллагыг хөгжүүлэх манлайлал сургалтын хөтөлбөрийн үндэсний сургагч багшаар бэлтгэгдэж аймгийнхаа олон төсвийн менежерүүд нутгийн өөрөө удирдах ёсны ажилтнуудыг чадварчуулах сургалтыг зохион байгуулсан ардчилсан боловсрол иргэдийн төлөөлөгчдийн хурлын нээлттэй байдал төсөвт иргэдийн оролцоо төрийн бас байгууллагуудыг шийдвэр гаргах төвшөнд оролцуулах чиглэлийн сургалт судалгааны олон ажлуудыг хийж яснаа дурдхад таатай байна. Та бүхэн энэ өдөр нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагынхаа үүсэл хөгжлийн талаар олон сайхан санал санаачлагуудыг гарган сайхан баяраа тэмдэглээрэй. Нутгийн өөрөө удирдах ёсны бүхэл шатны байгууллага, удирдлага, идэвхтэн сонгуультанд та бүхэндээ ажлын амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Баярлалаа. Он цаг улиран одож 25 жилийн өндөрлөгөөс харахад нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагаа нь боловсон хүчин, санхүү тоног төхөөрөмжийн хувьд бэгчин төлөвшсөн байна. Бид энэ хүн амжилтаа Улаанбаатархан ирээдүйг өөдрөгөөр төсөөлөн урагш тэмүүлэн ажиллах болно.